Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ука байна. Өнөөдрийнхөө энэ бичлэг дээр яагаад өөртөө өгсөн амлалтанд хүрч чаддаггүй вэ тухай ярих хүсэлтэй байна. Хэрвээ та өөртөө амлалт өгдөгч түүндээ хүрч чадахгүй байгаа бол энэ бичлэгийг танд зориулж байна. Бид бүгд амьдралдаа ямар нэгэн амлалт өгч түүнийгээ биелүүлдэг. Гэвч энэ амлалтуудын ихэнх хувь нь бусдад өгсөн амлалтууд байдаг л да. Жишээлх юм бол гэр бүлдээ өгсөн амлалт, хүүхдүүддээ өгсөн амлалт, найзтай өгсөн амлалт, даргадаа өгсөн амлалт гэх мэтчлэн бусдад өгсөн амлалтууд их байдаг. Тэгээд энэ бусдад өгсөн амлалтаа бид биелүүлэхдээ маш сайн байдаг. Яагаад гэвэл хэрвээ бусдад өгсөн амлалтаа биелүүлж чадахгүй бол бусдад муухай харагдана, худалчаар тооцогдно, нэр хүндээ алдна. Эсвэл үнэхээр бусдад туслая гэсэн үүднээс амлалтаа биелүүлдэг ч юм уу. Эсвэл бусдад ойлгонсон үүднээс амлалт өгөө түүнийгээ биелүүлдэг тохиолдлууд их байдаг л да. Гэвч өөртөө өгсөн амлалтаа биелүүлж чаддаггүй. Тэгэхээр яагаад өөртөө өгсөн амлалтаа биелүүлж чаддаггүй вэ? Яагаад гэвэл хэрхэн яаж өөртөө амлалт өгөх нь хэрхэн яаж түүнийгээ биелүүлэхтэй шууд холбоотой байдаг. Өөртөө өгсөн амлалт чин сэтгэлээсээ өөрийнхөө төлөө өөрөөр хэлбэл өөрийгөө хайрлах үүднээс биш бол амлалтаа биелүүлж чаддаггүй. Нэгсэндээ өөрийгөө хайрлах үүднээс гаргасан амлалт биш бол тэр амлалтаа биелүүлж чадахгүй. Жишээлбэл би үүнийг тайлбарлая л да. Бид жин хасах хүсэлтэй байлаа гэж бодъё. Тэгээ өөртөө амлалт өгч байна гэж бодъё. Жишээлбэл би хизээч чихэр бичээн идэхгүй ч гэдэг юм уу те. Би өдөр болгон дасгал хийнэ гэх мэт амлалт өгдөг те. Ингэж өгсөн амлалт юунаас үүдэлтэй байдаг вэ гэвэл өөрийгөө зэмлэх үүднээс. Жишээлбэл би таргалчихлаа, би муухай харагдаж байна, хүмүүс намайг тоохгүй байна гэх мэтээр ботсон бодлоос үүсэлтэй байдаг учраас бид хизээч би чихэр бичэн ахиж идэхгүй ёстой. Одоос жин хаснаа өдөр болгон тасгал хийнэ гэдэг амлалтууд өгдөг л дөө. Тэгэхээр мэдээж чихэр бичэн идэхгүй, хизээч идэхгүй байна гэж байхгүй. Тийм ч учраас бид амлалтаасаа гайждаг тийм ээ. Өдөр болгон дасгал хийн гэж баг байхгүй. Тийм ч учраас бид амлалтаасаа гаждаг. Тэгээд ингээ амлалтаасаа гажсан учраас нэгэнт гажчихаараа за би чадахгүй юм байна гэдэг дүгнэлтэнд хүрдэг л дээ. Тэр ч үүднээсээ бидний үнцэн доошоо бууж би амлалтаа биелүүлж өөртөө өгсөн амлалтаа биелүүлж чаддаггүй хүн гэдэг дүгнэлтэнд хүрдэг. Тэгэхээр чин сэтгэлээсээ өөрийнхөө төлөө биш тийм ээ, чин сэтгэлээсээ өөрийнхөө төлөө биш, өөрийгөө хайрлах үүднээс гаргаагүй амлалт гэж яг ямар амлалтуудыг хэлж байна вэ гэвэл би ахиж хизээж чихэр идэхгүй. Би өдөр болгон ногоо идэнэ. Турхын төлөө юу ч хамаагүй хийн. Ямар ч үнээр хамаагүй дагалдагчдынхаа тоог нэмнэ гэдэг юм уу гэх мэтчлэн амлалтууд байна. Харин өөрийнхөө төлөө өөрийгөө хайрлах үндэстэй гаргасан амлалт гэж яг ямар амлалт байх вэ гэвэл миний биеийг эрүүл байлгахад туслах эрүүл хүнсийг би өнөөдрөөс сонгож байна. Сонгох болно гэдэг амлалт өгдөг ч юм уу тийм ээ. Эсвэл бизнесээ сайжруулахын тулд өөрийнхөө мэдлэгийг нэмэх сургалтанд заавал хамрагдана. Өөрийнхөө мэдлэгийг нэмэх сургалтанд би заавал хамрагдана гэдэг амлалт өгдөг ч юм уу. Эсвэл илүүдэлжингээ эрүүлэр хасахад хийх шаардлагатай бүх зүйлийг өнөөдрөөс мэдэж аваад хийх болно гэдэг амлалт өгөх жишээтэй. Тэгэхээр та саяны хоёр амлалтыг те өөрийнхөө хайрлах үүднээс гаргасан амлалт, өөрийгөө хайрлах үүднээс гаргаагүй амлалт хоёрын ялгааг харж байх гэж бодож байна. Жишээлбэл өөрийгөө хайрлах үүднээс гаргаагүй амлалтууд нь өөртөө огт харьцаагүй бодит биш амлалтууд байдаг гэж ойлгож болно. Харин өөрийгөө хайрлах үүднээс гаргасан амлалтууд нь өөртөө илүү харьцсан бодит амлалтууд байна гэсэн үг. Жишээлбэл би өдөр болгон чихэр бичээн идэхгүй. Би өөрөөсөө чихэр бичээн хизээч ахиж идэхгүй гэдэг амлалт бол юудаас өөртөө харьцаагүй ш. Би идэх дуртай тийм ээ. Тэгэхээр би идэх дуртай хүн хизээ идэхгүй хэрвээ идэхгүй гэдэг амлалт гаргаад идсэн тохиолдолд би яах вэ гэх мэтчлэн өөртөө харьцаж гаргасан амлалт биш байгаа. Тэгээ бодит биш амлалт. Ягаад гэвэл хизээч идэхгүй байна гэж байхгүй. Тэр нь огт бодит биш
Учираас тэр амлалтанд хүрч чаддаггүй байх нь гэж ойлгож болно. Хэрвээ хоёр дахь нь болохоор арай илүү өөртөө харьцсан. За би одоо энэ амлалтаа биелүүлэхийн тулд яг юу хийх вэ, яах вэ гэдгийг дүгнэж сэгнэж үзсэн учраас өөртөө харьцсан учраас илүү бодит амлалт гаргаж байгаа. Энэ бодит амлалтыг биелүүлэхэд арай илүү амархан биелүүлэх боломжтой байдаг гэж ойлгож болно. Тэгэхээр бид яагаад өөртөө өгсөн амлалтаа биелүүлж чаддаггүй вэ гэвэл үргэлж айдас дээр тулгуурласан, өөрийгөө зэмлэж шийтгсэн, бусдад сайхан харагдах гэж, бусдад таалагдах гэж бусдын төлөө амлалт гаргадаг учраас түүнийгээ биелүүлж чаддаггүй. Ингэж гаргасан амлалтнаас болж бид өөрсдийнхөө үн цэнийг алддаг. Харин үнэхээр өөрийгөө хайрлахын тулд өөрийнхөө талд зогсож чадсан, өөрийнхөө бие махбод зүрх сэтгэлтэй харьцаж гаргасан амлалтыг бид биелүүлж чаддаг. Тийм ч учраас бидний үн цэн өсдөг. Тэгэхээр би түрүүн хэлсэн хэрхэн яаж өөртөө амлалт өгөх нь хэрхэн яаж түүнийгээ биелүүлэхтэй шууд холбоотой байдаг. Хэрвээ бид бодит биш өөртөөгөө харьцаагүй тийм амлалт өгөх юм бол бид хизээж түүнийгээ биелүүлж чадахгүй. Харин бид өөртөөгөө харьцсан арай илүү бодит амлалт гаргах юм бол түүнийгээ биелүүлэх боломжтой болдог гэж ойлгож болно. Тэгэхээр яагаад өөртөө өгсөн амлалт биелдэггүй вэ? Өөртөө өгсөн амлалтаа яаж биелүүлэх тухай одоо би ярих хүсэлтэй байна. Тэгэхээр өөртөө өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд нэгдүгээр зөвхөн өөртөө зориулж амлалт өгөх. Тэрнээс биш өөртөө өгж байгаа амлалт бусдын төлөө өөртөө амлалт өгөх биш. Жишээлх юм бол архинаас гарахын тулд би хүүхдүүдэд зовоохгүй тулд гэр бүлийнхээ төлөө би архинаас гарна гэх юм бол тэр амлалтыг биелүүлэхэд үнэхээр хэцүү болно. Ягаад гэвэл тэр бусдын төлөө өөртөө амлалт өгч байна гэж ойлгож болно л доо. Түүний оронд өөрийнхөө төлөө, өөрийнхөө эрүүл мэндийн төлөө, өөрийгөө архинаас чөлөөлөхийн төлөө амлалт би архинаас гарахгүй гэсэн амлалт өгөх юм бол тэрийгэ биелүүлэх нь арай илүү бодит болно гэсэн үг. Хоёрдугаарт амлалт бодит байх хэрэгтэй. Түрүү хэлсэн тийм ээ, өдөр болгон дасгал хийнэ гэхийн оронд 7 хоногт 2 удаа дасгал хийнэ гэдэг ч юм уу тийм ээ. Тамхинаас бүр мөсөн гарна гэхийн оронд 7 хоногт одоо нэг хайрцаг тамхи татдаг байсан бол 7 хоногт хагас хайрцаг тамхи татнаж гэдэг юм уу. Эсвэл өдөрт 7 тамхи татдаг байсан бол 3 тамхи татна гэдэг амлалт өгөөд түүнийгээ биелүүлнэ гэсэн үг. Тийм учраас амлалтаа арай илүү бодит болгох хэрэгтэй. 3-дугаарт амлалтаа тархин дотроо гаргах биш. Тэгэхээр амлсан амлалтаа цаасан дээр бич түүнийгээ хар, мэдэр, унших хэрэгтэй болно. Тэр амлалтыг та өөрөө сайн сонсож, өөрийнхөө амлалтыг өөрөө сайн сонсож, өөрөө сайн харж, өөртөө хэлж, түүнийгээ мэдэрсэн тохиолдолд та тэр амлалтаа биелүүлэх боломжтой болно. Тэгэхээр өөрийнхөө тархинд гаргах биш, түүнийгээ цаасан дээр бичиж, харж, уншиж мэдрэх хэрэгтэй болно. Ингээд дөрөвдүгээрт амлалтаа биелүүлэх үйл явц төгс биш гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй яадаг вэ гэвэл бид нэг амлалт өгдөг, түүнийгээ биелүүлэх гээд хийдэг. Тэр хийх үйл явц нь төгс биш байгааг харангуйтаа би чадахгүй юм байна, би болохгүй юм байна, бүтэхгүй юм байна гэд тэр амлалтандаа бууж өгдөг тохиолдолд айгүй их байдаг. Тийм учраас тэр амлалтандаа хүрэх тэр процесс нь бодит төгс бишээ гэдгийг өөрөө мэдэх хэрэгтэй. Жишээлх юм бол та за би дасгал хийнэ 7 хоногт 2 удаа дасгал хийнэ гэдэг амлалт өгсөн байлаа гэж бодоход хэрвээ тэр хийж байгаа дасгал тийм ээ санснаар болохгүй байсан ч гэсэн хамаагүй та амлалтандаа хүрэхийн тулд тэр хийж байна. Сансандаа хүрсэн байна уу, хүрээгүй байна уу, хамаагүй хийж чадахгүй байна уу, хамаагүй ямар нэгэн байдлаар тэр дасгалаа хийж байна гэдэг нь чухал гэдгийг мэдэх хэрэгтэй. Сайн хийн үү, муу хийн үү хамаагүй, гэхдээ явцын дунд сайжирна гэдгээ та мэдэх нь маш чухал юм шүү гэдгийг хэлэх хүсэлтэй байна. Хэрвээ та бизнесээ бүтээе гэж бодож байгаа ч гэсэн яаж бизнесээ бүтээхээ мэдэхгүй байж болох юм. Тэгэхээр мэдэхгүй байна. Би мэдэхгүй юм байна гэд тэр өгсөн амлалтнаасаа няцах биш те. Тэр бизнесээ бүтээхийн тулд та интернетээс юу хайж байна те, юм хайж олж байна гэдэг чинь маш чухал. Та бизнесээ бүтээхийн тулд бизнес хэрхэн яаж бүтээх вэ гэдгийг мэдлэг олж авахын тулд сургалтанд хамрагдаж байна гэдэг нь маш чухал.
Тэгэхээр та хэрвээ тэр үйлдэлүүдийг хийж л байгаа бол та бизнесээ бүтээх болно гэдгийг мэдэх нь маш чухал. Тэрнээс биш заавал тэр бизнесээ бүтээх бүх тэр мэдлэгтэй байх хэрэгтэй гэдэг үүднээсээ ч юм уу эсвэл бизнесээ бүтээхэд бүх юмыг мэдэж байх шаардлагатай гэдэг нь чухал биш. Мэдхгүй ч байсан болно, мэдхийн төлөө та юу хийж байна вэ гэдэг нь маш чухал юм шүү. Тийм учраас тэр өөртөө өгсөн амлалтандаа хүрэх үйл явц нь төгс биш юм шүү гэдгийг мэдснээр та амлалтаа биелүүлэх гараандаа гарна гэсэн үг. Тэгээ амлалт биелүүлэхэд нь туслах цорын ганц найз бол та өөрөө гэдгийг мэдэх хэрэгтэй. Тийм учраас өөртөөгөө маш сайн харьцаж өөрийнхөө төлөө зогсож өөртөөгөө сайн ажиллах хэрэгтэй юм шүү. Өөрийгөө сайн сонсороо гэдгийг хэлэх хүсэлтэй байна. Амлалтаа биелүүлэхэд туслах цорын ганц хүн та өөрөө юм шүү гэдгийг өөртөө маш сайн сануулгах хэрэгтэй болно. За тэгэхээр өнөөдрийн бичлэг өөртөө амлалт гаргахад жоохон ч гэсэн тус болсон байх гэж бодож байна. Та өөртөө өнөөдөр ямар амлалт өгч байна вэ? Түүнийг надтай хуваалцах юм бол би маш их баярлах болно. Хэрвээ та өөрийгөө өөрчлөх хүсэлтэй боловч яг өөртөө ямар амлалт өгөхөө мэдэхгүй байгаа бол би танд зориулж нэгэн чаленжийг бэлдсэн байгаа. Тэгэхээр тэр чаленж нь шагналтай чаленж байгаа. Тэгэхээр энэ ямар чаленж вэ гэвэл хэрвээ та бэлхүүсээрээ турах хүсэлтэй байсан бол эсвэл бэлхүүсээрээ тэ хэвлийгээрээ турах юмсан гэж бодож байгаа бол 10 хоногийн чаленж зарлж байна. 4 сарын 18-наас 4 сарын 28-ыг дуустал 10 хоног бэлхүүсээрээ турах энэ чаленжид таныг урьж байна. Тэгэхээр та энэ чаленжид хэрхэн яаж оролцох вэ гэвэл энд бичлэгийн доор оруулсан холбоос дээр дараад имэйл хаягаа бүртгүүлэн гут чинь би тань руу акшн плана илгээх болно. Хэрхэн яаж оролцож хэрхэн яаж явагдах ёстой тэр акшн плана тань руу явуулах болно. Та тэр акшн планы дагуу ажиллана гэсэн үг. Тэгээд 10 хоногийн турш та миний илгээх дасгалыг хийж бэлхүүсээрээ турах болно. Тэгэхээр энэ сайхан боломжийг битгий алдаараа та өнөөдөр өөртөө амлалт өгөөд энэ 10 хоногийг би ганц тасрахгүйгээр дасгалыг хийх болно гэдэг амлалтыг өгөөд доор холбоостой дараад имэйлээ бүртгүүлээд акшн плана татаж аваад 10 хоногийн турш дасгалаа надтай хамт хийхийг урьж байна. Тэгэхээр та энэ чаленжид заавал оролцоороо. Хэрвээ оролцох хүсэлтэй байгаа бол би имэйлээ бүртгүүлсэн шүү гэдгийг доор бичээрэй. Би оролцсон имэйлээ бүртгүүлсэн гэдгийг би танаас сонсох хүсэлтэй байна шүү. За тэгэхээр чаленж дээр уулзъя. Өөртөө амлалт өгөөд ороод ирээрэй.